өөрийгөө дайчлах чадвартай чинь зэрэгцээд танд өөртөө итгэл гэдэг зүйл бий болж байдаг. За дээрэс нь өөрийнхөө талаар одоо төсөөлөл буюу одоо self image гэж хэлдэг шүү дээ. Би бол ийм хүн. Би бол ингэж чаддаг. Би үүнд заавал хүрэх болно гэдэг одоо энэ дотоод итгэл үнэмшил өөрийн талаарх төсөөлөл чинь улам ийм хүчрэхэг болчихдог гэсэн үг. Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Ээлжид видео бичлэгээр уулзч байгаадаа баяртай байна. Өнөөдөр би та бүхэнтэйгээ өөрийгөө дайчлах чадвар гэдэг сэдвээр ярилцахаар бэлтгэсэн байгаа. За тэгэхээр өөрийгөө дайчлах чадвар гэдэг маань урт хугацааны зорилготой хүрэхэд тус болдог, одоо хөгжүүлдэг ийм ур чадвар байгаа. Зарим хүмүүс болвол маш тийм өндөр сахилга баттай, хий гэснээ хийдэг, аливаа зүйлийг ингээд цаг хугацаанд нь дуусгаж чаддаг, маш тийм өөрийгөө дайчилдаг тийм хүмүүс байдаг. Тэгээ бид нар бодохдоо тэр хүмүүсийг одоо төрлөхөөсөө ийм одоо чадвартай, ийм хүн юм байна гэж бодоод байдаг. Гэтэл яг үнэндээ өөрийгөө дайчлах чадвар ерөөсөө төрмөл тийм одоо чадвар ерөөсөө биш ээ. Энэ бол хөгжүүлдэг чадвар байгаа юм. За тэгвэл өнөөдрийнхөө видео бичлэгээр би та бүхэндээ одоо энэ өөрийгөө дайчлах чадварыг хэрхэн хөгжүүлдэг юм бэ? Энэ чадвар одоо биднэрт яг ямар одоо хэрэгтэй юм бэ гэдгийг ярилцахаар бэлдсэн байгаа. За миний хувьд бол энэ өөрийгөө дайчлах чадварыг бол бүр нэлээд хожуу бүр ингээд өөртөө ингээд хөгжүүлж бий болгосон ийм одоо чадвар байгаа. Тэгээ одоо ч гэсэн бас ингээд энэ чадвараа улам сайжруулах гад улам ингээд мэрийгээд хичээгээд явж байгаа. За тэгэхээр энэ өөрийгөө дайчлах одоо чадвар маань яг л одоо бидний булчинтай адилхан одоо хэрвээ ингээд тасралтгүй бэлтгэл хийгээд булчингийн мас багаар ингээд нэмэгдээ явдаг штеп. Тэгээ яг энэ шиг өөрийгөө дайчлах чадвар гэдэг бол ингээд урт хугацаанд улам одоо хүчрэгчиж бэхжиж ийм чадвар байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний одоо тэр гайхаж одоо биширж байгаа тэр сахилга баттай хий гэсний одоо яг хийдэг тэдгээр хүмүүс маань ингээд бүр бага залуу наснаасаа тэр өөрийгөө дайчлах чадвар гэдэг зүйлийг ингээд багаар бүрэлдүүлж хөгжүүлж одоо улам ингээд хүчрэгжүүлсэн тийм хүмүүс байна гэсэн үг. Зарим одоо эцэг эхчүүдийн хувьд бол яг хүүхдүүдээ бол бүр багаас нь өөрийгөө дайчлах чадвар дээр нь бүр ингээд анхаарал хандуулад хүүхдүүдтэйгээ ингээд ажиллаад яг тэр чадварыг ингээд хөгжүүлж бий болгосон байдаг. Миний хувьд одоо яагаад энэ чадварыг нэлээд хожуу одоо хөгжүүлсэн бэ гэхээр ер нь бол энэ өөрийгөө дайчлах чадрын талаар бүр ямар ч тийм ойлголтгүй ийм одоо байх хэрэгтэй ч гэж одоо ерөөсөө бодож байгаагүй. Тэгээд ер нь бол 10 жилд хичээлдээ бол нэлээд сайн байсан. Гэхдээ ерөөсөө ингээд хичээлээ яг ширээний ард суугаад тогтмол цаг гаргаж бол хичээл даалгавраа бол хийдэггүй. Тэгэл ерөөсөө шалгалт боллоо өмнөх өдрөнч гэдэг юм уу? Эсвэл яг шалгалтын өмнө томьёогоо сэргээж хардаг. Ерөөсөө ийм одоо хариуцлагагүй ерөөсөө ингэж ийм тогтвортой тууштайгаар ингээд нэг зүйлийг тогтмол байнга хийдэг ийм одоо зан чадвар бол надад ерөөсөө байгаагүй. Тэгээд амьдрал гэдэг бол одоо яг л нөгөө үр суулгах зарчимтай бол адилхан байдаг. Тэгээ үр суулгах зарчим гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр бид нар ингээд газарт үр суулгачаад ураац хураах хүртлээр тасралтгүй бордож тэр одоо зэрлэгүүдийг нь зулгаажиж бид нар ариун сайн ураац авдаг. Яг энэ шиг бид нар амьдралдаа ямар нэгэн сайн сайхан зүйлийг хүртъял гэх юм бол тууштай тасралтгүй хийж ижил бид нар тэр үр дүнд хүрнэ гэсэн үг. За тэгэд би өөрийнхөө одоо энэ өөрийгөө дайчлах чадвар хөгжөөгүй гэдгийг одоо нэлээд хожуу ухаарад ер нь бол энэ чадварыг хөгжүүлэхээс нааш бол би хизээч өөрийнхөө амьдралаас ингээ ургац хурааж авч чадахгүй байна гэдгийг бол маш сайн ойлгосон. Тэгээд амьдралын зарчим өөрөө тууштай тасралтгүй ажиллагаагаар аливаа үр дүн бий болдог байхад би ингээд нэг юм тохиолдлын шин чанартай асуудал бүр ингээд үүсч бий болж иж одоо тухайн асуудлыг шийдэх биш
тухайн асуудлыг бүр огт гарахгүй байх одоо тэр нөхцлүүдийг урьдчилан харж түүний төлөө одоо ингээд тасралтгүй одоо сахилга баттайгаар үйлдэх их чухал юм байна гэдгийг би ойлгосон юм аа. Өөрийгөө дайчлах чадвар гэж яг юу хэлээд байна вэ гэхээр ерөөсөө дотоод эсэргүүцлийг даван туулах чадварыг хэлээд байгаа юм. За тэгэхээр хүний одоо яг байглаасаа одоо тархины одоо ажиллагаа маань ямар идэг вэ гэхээр ерөөсөө тухлаг бүстэй байх. Ямар нэгэн өөрчлөлттэй, ямар нэгэн одоо дадал зуршлаас ийм өөр зүйлийг хийх ерөөсөө тийм дургу байдаг. Яагаад вэ гэхээр бидний одоо нөгөө нэг хувьслын онолоор бид нар одоо агууд амьдардаг байхад бид нар хэрвээ ямар нэгэн шинэ одоо жимс идэх ч юм уу эсвэл огт өмнө нь явж байгаагүй газраараа явах ч гэдэг юм уу ингээд нэг юм шинэ зүйлийг хийхээр бид нарт аюул осол амь насаа алдах эрсдэл өндөр байсан учраас бидний одоо энэ ген маань энэ шинэ зүйлийг турших гэдгээс ерөөсөө ингээд бидрийг дандаа хамгаалж идэг. Ерөөсөө ингээд хуучин байнгын татцсан одоо тэр тухлаг бүстэл биднийг байлгаж явах ийм одоо програм бидний одоо дотор ингээд ажиллаж идэг гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо ингээд ямар нэг зорилго тавиад за би одоо ингээд өдөр болгон тасгал хөдөлгөөн хийдэг болёо гэд ингэнгууд нөгөө өмнө нь ингээд тасгал хөдөлгөөн хийдэггүй байсан. Тасгал хөдөлгөөн хийж датаагүй хүний хувьд эн чинь ийм цоо шин нөхцөл байдал бий болж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр цоо шин нөхцөл байдлыг одоо нөгөө дотор ажиллаж байгаа бидний програм маань шууд автоматар эсэргүүцгэнэ шүү дээ. Би энийг хийхгүй гэт. Тэгээд яг энэтэй адилхан та ямар нэгэн шин зорилго тавих болгонд таны дотоод эсэргүүцэл маш их хүчтэй ажиллаж байдаг гэсэн үг. За тэгэхээр одоо бид нар өөрийгөө дайчлах чадварыг ашиглаад тэр эсэргүүцлийг давж гарна гэсэн үг. За тэгэхээр бид нар одоо ингээд тасралтгүй эсэргүүцэл гарч ирэх болгонд түүнийгээ даван туулаад давж гараад хий гэсэн зүйлээ хийгээд сахилга баттайгаар хийх ёстой юмаа хийгээд ахаар нөгөө өөрийгөө дайчлах чадвар гэдэг маань нэг одоо төрлийн бидний юм зөв дадал болж хувирдаг гэсэн үг. Ингээд зөв дадал болоод хувирчих юм бол бидний одоо нөгөө өөрийгөө дотоод эсэргүүцлээ даван гарах тэр чадвар маань улам ийм хүчтэй болдог гэсэн үг. За ингээд өөрийнхөө эсэргүүцлийг давж гараад сурцсан хүн бол ерөөсөө ямар ч зорилго тавьсан. Ямар ч одоо шинэ дадал өөртөө бий болгоё гэсэн ерөөсөө бүгд ингээд амжилттай бий болж идэг. Тэгээд нэг ингээд энэ өөрийнхөө дайчлах ур чадварыг хөгжүүлсэн хүн бол ерөөсөө маш олон зүйл дээр амжилт гаргах ингээд боломжтой болчихж байгаа байхгүй юу? Одоо фитнес хийдэг хүмүүсээр би жишээ авмаар байна л да. Ер нь ингээд тасгал хөдөлгөөн байнгын хийдэг, өөрийнхөө энэ бие махбод дээр ажилладаг, байнгын бэлтгэл хийдэг хүмүүсийн одоо өөрийгөө дайчлах чадвар бол маш өндөр хөгжсөн байдаг. Тэгээд бүгдээрээ Арнольд Шварценеггер гэд хүнийг мэдэн штэ. Тэр хүн бол өөрөө бодибилдингийн авраг хүн. За тэгээд тэр хүн дараа нь одоо улс төрт хүрч үзээд бас амжилт олсон. Тэрэн дээр тэр хүний нэг хэлсэн алдартай үг гэдэг шүү дээ. Би бодибилдингийн авраг болсон. Яг энэ аргачлалаа би одоо улс төрт амжилт олохдоо ашиглах болно гэж хэлсэн байдаг. Тэгээ энэ чинь ерөөсөө тэр хүний өөрийгөө дайчлах чадвар гэдэг зүйлийн гүнд нь нэвтэрсэн, өөртөө бий болгоцсон, бүтээсэн тэр одоо чанар нь байгаа байхгүй юу? Тэгэхээр нэгсэндээ тасралтгүй тууштай бэлтгэл хийн гэдэг бол өөрөө маш том тийм сорилт, биднээс одоо маш өндөр сахилга батыг шаарддаг. Нандаж л одоо тийм одоо сал хөдөлгөөн бэлтгэл хийж байгаа хүн чинь хамаа замбраагүй хоол идэхгүй шүү дээ. Тэгээд гэтэл одоо ингээл дэлгүүрээр дүүрэн амттан байна. Ресторанд ороод бас дандаа ийм амтлаг соустай ийм хоолнууд байна. Гэтэл тэр бэлтгэл хийдэг хүмүүс
тэр болгонд ч л ингээд идмээр байгаа хүслээ давж гарч ийн. Залхуурмаар те бэлтгэлээ тасалмаар тэр эсэргүүцлүүдийг давж гарсаар агаад одоо тэр чадвар нь маш сайн хөгжсөн гэсэн. Тэгээд тэр хүн ажлын байран дээр альва нэг одоо төслүүд дээр те хариуцаж авсан ажлынхаа ард гарахтаа ерөөсөө яг тэгж ханддаг. Одоо IELTS TOEFL-ийн шалгалтын те. Тэгэхээр IELTS TOEFL-ийн шалгалт өгөхийн тулд биднээс бол бас л чамгүй их одоо тууштай хөдөлмөр бэлтгэлийг шаардна. Тэгэхээр нөгөө бэлтгэл хийдэг хүн хэрвээ IELTS TOEFL-ийн шалгалт бэлтэх юм бол гарцаагүй амжилттай өндөр оноо аавна. Яагаад вэ гэхээр тэр хүн өөрийгөө дайчлах чадварыг хөгжүүлсэн учраас. Тэгээд ганцхан одоо IELTS TOEFL биш те. Ер нь тэр хүн амьдралдаа ямар зорилго тавина уу? Яг тэр зорилгынхоо ард гардаг ийм одоо хүчрхэг шин чанар байна. За тэгэхээр өөрийгөө дайчлах чадвар гэдэг маань өөрийнхөө дотоод эсэргүүцлийг давж гардаг болох гэсэн те. За тэгэхээр бүгдээрээ энэ өөрийгөө дайчлах чадварыг хэрхэн хөгжүүлэх юм бэ гэдэг одоо аргуудыг үзье. Өөрийгөө дайчлах чадвар хөгжүүлэх ерөөсөө хамгийн гол суур одоо ойлголт бол ерөөсөө зорилго тавих. Тэгэхээр бид нар өмнөө ямар нэг зорилго тавьж ижил бидний өөрийгөө дайчлах чадвар хөгждөг. Тэрнээс биш ямар нэг зорилго тавиагүй хаашаа хүрэхээ мэдэхгүй бол бид нар яг юуны араас өөрийгөө дайчлах юм бэ? Тийм биз дээ. Тэгэхээр ерөөсөө номер 1 та өмнөө маш тодорхой зорилго тавих хэрэгтэй. За тэгээд тэр зорилгын араас энэ зорилгыг биелүүлэхийн тулд яг ямар зүйлсийг өдөр болгон би хийх хэрэгтэй вэ гэдэг зүйлсээ одоо ингээд тодорхойлцоод тэгээд тэрийгэ одоо тасралтгүй хийнэ гэсэн үг. За хоёрдугаарт нь өөрийгөө дайчлах чадварыг хөгжүүлэхдээ маш багаар эхлэх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр одоо хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа нь юу юм бэ гэхээр ямарваа нэг өөрчлөлтийг хийхдээ бүр ингээд өөрийнхөө хэмжээнээс хэтэрсэн ийм одоо ачааллыг аваад тэгээд одоо ингээд сэтгэл зүрхээрээ бүр ингээд шантраад одоо ингээд burn out буюу одоо ингээд шатчихдаг. Тэр одоо зорилгынхаа талаар бодох гингуут л одоо нөгөө нэг бүтлгүүцсэн нь нөгөө нэг аягүй их ачаал авч одоо зүтгэжсэн санаанд ороод баг тэр зорилго руугаа дахиж хизээч одоо эргэж харж одоо зүтгэдэггүй болдог юм аюул гэдэг. Тийм болохоор ерөөсөө маш одоо багаар эхлэх ёстой. Одоо жишээлбэл өдөр алгон 10,000 алхам алхдаг болёо гэх юм бол хэрвээ шууд одоо өнөөдөр гараад 10,000 алхам алхахыг гэвэл энэ бүр аюул шантармаар ахгүй. Тэгэхээр ядаж ихний ээлжинд өдөр алган би 2,000 алхам алдлахгүй хийчихье тэгээд яванда тэр одоо тоогоо өсгөөд ингэж явах юм бол нэг мэтгэд та өдөр алган 10,000 алхмыг ямар ч одоо зовлонгүйгээр маш амархан хийдэг болсон байна гэсэн үг. За тэгэхээр маш багаар эхлэх ёстой байна. За дараагийнх нь болохоор одоо өөрийнхөө тэр одоо эсэргүүцэж байгаа тэр дотоод одоо сэтгэл хөдлөлөө маш сайн анзаардаг болох хэрэгтэй. Тэгэхээр одоо ингээд та яг ганцхан зорилго тавиагүй шүү дээ. Маш олон одоо эрүүл байх, ажил карьерийнхаа өсөлтийг бий болгох, за одоо хувь хүний хөгжил дээрээ ажиллах, суралцах, гадаад хэл сурах гэд маш олон зорилго танд байгаа. Тэгэд энэ бүх зорилгын чинь хүрээнд одоо дотоод эсэргүүцлүүд ингээд алхам тутамд ингээд бий болно. Тэгээд тэр дотоод эсэргүүцэл чинь үндсэндээ ингээд танд ийм бодол мэдрэмжээр танд орж ирж байгаа. Тэгэхээр тэр нөгөө эсэргүүцэж байгаа бодол мэдрэмжүүдээ та анзаарч иж тэрийг даван туулж өөрийгөө дайчлах чадвараа хөгжүүлнэ гэсэн үг. Хэрвээ яг тэр одоо дотоод эсэргүүцэл бий болоод байгаа бодол мэдрэмжийг таньж барьж авч чадахгүй бол тэрийг одоо давж гарна гэж байхгүй. Тэгээд маш олон одоо дотоод эсэргүүцэлтэй бий болдог. Тэгээд тэрийгээ ерөөсөн анзаарахгүй бууж өгөөл ах юм бол ерөөсөө тэр өөрийгөө дайчлах чадвар хөгжихгүй гэсэн үг. За тэгээ ялангуяа одоо нөгөө эрүүл хооллыг гэж бодож байгаа хүмүүс сахарлаг одоо чихэр ийм одоо
хоолнууд харагдангуут л өөрийн мэдлгүй ухамсаргүйгээр амдаа аваад хийчдэг. Тэрийгээ яг ингээ идмээр байгаа үедээ яг барьж аваад би одоо ингээд сахарнаас татгалцсан. Би одоо сахарлаг хүнс хэрэглэхгүй гэд одоо тухайн үед нь өөрийгөө ажиглаад хянаад зогсооно гэсэн үг. Тэгээд яг тухайн мөчөд зогсоод сурах нь өөрөө энэ өөрийгөө дайчлах чадварыг хөгжүүлж идэг. Тэгэхээр өөрийгөө анзаарч сурах нь маш чухал аамаа. За дараагийн хамгийн чухал зүйл бол өөрийгөө амрааж цэнэглэх. Тэгэхээр байнгын одоо ингээд чивчрээд ингээд чангалаад өөрийгөө ингэжж болохгүй, тэгжж болохгүй гэд ингээд ах юм бол одоо нөгөө хит ингээ ирчилсэн утас шиг ингээд нэг өдөр ингээд тасарнаа. Тэгэхээр өөрийгөө ингэж одоо хизээж дахиж одоо тэр зүйлийг оролдохгүй болтол одоо бууж өгөхөөс өмнө өөрийгөө амрааж ах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр хоолны дэглэмэр жишээ авъя л да. Одоо жишээлбэл та сахарнаас татгалзаад байнгын одоо эрүүлтэй ийм хоол хүнс хэрэглэн гэсэн бол одоо 7 хоногийн нэг өдөр одоо cheat day гэж нэрлэдэг туртай зүйлээ иддэг нэг одоо өдөртөө болгоч гэдэг юм уу. Өөрийгөө одоо хит ийм чангалсан хит ийм одоо сахилга баттай байгаа зүйлийг ингээ хаяа яах нь жоохон ингэж сул тавьж өөрийгөө амрааж явах хэрэгтэй. Одоо сэтгэл зүйн хувьд эргээд одоо хүчрэхэг өөрийгөө дайчлах чадвараа илүү одоо хурцлахын тулд амраах хэрэгтэй. Өөрийгөө дайчлах чадварын хамгийн гоё зүйл нь юу вэ гэхээр та өөрийнхөө хичээл сэтгэлийн үр шимийг хүртэж чаддаг. Та юунд зорино тэр зорьсон болгон чинь биелдэг. Энэ өөрийгөө дайчлах чадвартай чинь зэрэгцээд танд өөртөө итгэл гэдэг зүйл бий болж байдаг. За дээрэс нь өөрийнхөө талаар одоо төсөөлөл буюу одоо self image гэж хэлдэг шүү дээ. Би бол ийм хүн. Би бол ингэж чаддаг. Би үүнд заавал хүрэх болно гэдэг одоо энэ дотоод итгэл үнэмшил өөрийн талаарх төсөөлөл чинь улам ийм хүчрэхэг болж идэг гэсэн үг. Тэгэхээр энэ одоо өөрийгөө дайчлах чадварыг хөгжүүлэхгүй бол тэгэл ерөөсөө ийм сулбгор одоо ингээд өөртөө итгэлгүй би чадахгүй мэдхгүй би чадахгүй гэл ийм одоо сул дөрөө болоод идэг. Тэгэхээр өөрийгөө дайчлах чадварыг хөгжүүлснээрээ таны одоо зөв дотоод имиж өөрийн талаарх төсөөлөл бүрдчихэд юм шүү. Өөрийн талаарх зөв төсөөлөл чинь таныг эргээгээд маш том юм амбицтай зорилго тавихад ер нь одоо ямарваа нэг зүйлд хүрэх гэхэд танд ийм дотоод их хүчийг өгчөдөг. Чи хүрч чадна. Чи заавал энэний ард гарна гэдэг энэ дотоод дуу хоолой ч ингээ хүчрхчихэд гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар ингээд гаднаас янз бүрийн ингээд хүмүүсээс дэмжлэг хүсдэг би одоо ийм зүйлд зориод байна. Намайг дэмжиж өгөөч. Гэхдээ энэ бол өчүүхэн жижиг зүйл байхгүй. Гэтэл таны дотоодоос таныг үргэлж дэмжиж урамшуулж идэг ийм одоо дотоод дуу хоолой ийм тод ийм одоо бат бөх байна гэд та төсөөлдөө. Тэгэхээр танд юусоо хүрч чадахгүй газар, хүрч чадахгүй зорилго, биелүүлж чадахгүй даалгавар гэж юусоо байхгүй болно. Тэгэхээр хүн ингээд өөрийнхөө зорьсон сансан зүйлийг бүтээж байхдаа энэ амьдралаас илүү их баяр таашаалыг мэдэрдэг. Бууж өгөөл одоо зорилгоосоо эргэж буцаал няцаалах юм бол биднэрт амьдрал улам одоо утгагүй, бэрхшээлтэй, асуудалтай санагдаал юм. Эсвэргээрээ жижигхэн чамаагүй зорилго тавиад түүнийхээ араас ингээ өөрийгөө дайчлаад ах юм бол ингээд баг багаар амьдралын одоо амт гэж нэрлэдэг тэр зүйл улам гоё амтагдана. За тэгэхээр би та нарыгаа өмнөө гоё зориг тавиад өөрийнхөө
тэр дотоод те дуу хоолойг улам гоё юм өөрийгөө дэмжсэн эерэг ийм одоо ихтгэл өмшөлтэй болоод тэгээд амьдралаас хүсэж байгаа бүх зүйлээ аваасаа гэж хүсэж байна. Тэгээд миний одоо 3 сарын бизнес коучингийн хөтөлбөр зарлагдсан байгаа. Дээрээс нь манай хувийн менежментийг сайжруулах 3 сарын коучинг хөтөлбөр явагдаж байгаа. Тэгээд та бүхэн маань тайлбар хэсэгт оруулсан холбоосоос дэлгэрэнгүй мэдээллүүдийг аваарай. За тэгээд контент маань таалагдсан бол комент үлдээгээрэй, бусдад шеэр хийж түгээгээрэй. Тэгээ миний YouTube сувгийг дагаарай. Та нартай баярлалаа.